Та улсын хуулийн гишүүдээ мэдгүй энэ удаад улсын хуулийн гишүүн Теле ухааны аав Бакерийг танилцуулъя. Сэлэнгэ аймгийн Цагаан нуус сумын 10 жилийн дунд сургалт Отгон тэнгис дээд сургуульд олон улсын эрх зүйч мэргэжлээс болсон ч мэргэжлээдээ бараг ажиллаагүй. Учин түүний аав Теле ухаан Баян Улгийн аймгийн Ногоон нуус сумын угуулч Сэлэнгэ аймагт Улаанбаатар тариалдаг учраас ажлыг нүүдлэн ажил амьдралынхаа гадаах Сэлэнгэ аймгийн Сэлэнг тариа компаниас эхэлж тариан засал компаниг хариуцсан байдаг. Дараа нь Гайлийн ерөнхий газрын дотоод аудит мониторингийн газрын дарга Гайлийн ерөнхий газрын харьяа буян тухай дах Гайлийн газрын орлогч Баян Улгийн аймгийн нийгмийн арчлалт Монголын залуучуудын холбооны дараагаар ажиллаж байгаад 2020 оноос улсын хуулийн гишүүнээр ажиллаж байна. Улсын хуулийн гишүүн асан Салтааны төсөө ахих нь хүүхэд гишүүн асан Бадилхааны ихчийнх нь хүүхэд гэсэн. 2016 онд улсын хуулийн гишүүн ах Бадилхааныхаа шахалтаад хөдөө аж ахуйн дэд сайдаар дэвшсэн ч авилгалтай тэмцэх газраас газар зайлангийн бизнестэй уулзаад ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байдаг. Герман улс хэлээд 5 тэрбумын хөрөнгөтэй ямарстай ч Баян Улгижүүдийн итгэлийн хэлийг сурах нь бол улсын хурлаар хилцэж байгаа асуудал бүстэй зурлаад байдаг гэж хөдөө аж ахуйтай холбоотой ажлын асуудал дургуун өгөхгүй. 2020-оос 2020 онд Баян 3.7% эстэй чуулгандаа суусан. Баян Улгийн аймгийн залуучуудын илч олон караштай гишүүн гэсэн. Охин нэцгээд овоглохоос татгалзаж өөрийг нь Казахстаны иргэншилтэй хийнэ Монгол улсын их хурлд гишүүн боллоо гэж шүүмжлэл захин мошинд явж байсан ч үргэлж сайхан төгсгийн адилаар 24 оны сонгуульд охин аавыгаа рекламдж байла. Өөрийгөө дэвшилтэд үзэлтэй залуу төлөөлөл гэж тодорхойлдог улсын авлага тариалагч маань өдгөө уус тус хэдийнэ танигджээ.